Эндээр мандах гэсэн. За бид өнөөдөр 2027 оны төсвийн хүрээний мэдээллийг хэлцэж байна. Өөрөөр хэлэх юм бол эрхчил ард түмний татврын мөнгийг юунд зарцуулах вэ гэдгийг шийдэх гээд бид нар сууж байгаа. Төсөв бол төрийн мөнгө шээ. Ард түмний халааснаас гарч байгаа мөнгө гэдгийг одоо бүгд мэдж байгаа. Энэ мөнгө өөрөө эргээд хамгийн түрүүнд ард иргэдийн амьдралд юу хэрэгтэй вэ түүнд л зарцуулагдах ёстой. Гэтэл миний гаргасан ард түмний төлөө гаргасан зарчмын зөрүүтэй саналыг сая төрийн төсвийн байгуулалтын төсвийн байнгын хороонд бол унгасан байгаа. Энэ нь юу байсан бэ гэхээр дотоодын үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авсан бол нөөтийн буцаа олголтыг 100% урамшуулалттай болгоё гэсэн энэ саналыг бол унгаж байгаа. Одоо яг ард иргэдэд юу чухал байгаа? Өдөр бүр мах гурил, сүү ногоо, өндөгний үн өсөд хүнсний инфляц 19% хүрчихсэн байгаа. Энэ айл өрхүүд бол үнэхээр их дарамт болж байгаа. Тэгэхээр энэ санал иргэдийн халаасанд боддоор мөнгө болж үлдэх ийм боломж байсан. Тэгтэл одоо Монголдо үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдэд дэмжиж гэж ярьдаг боловч дэмжих саналаа өөрсдөө татаад унгаачихсан. Гэтэл үүний оронд 2027 оны төлөвлөгөөнд хэдэн зуун тэрбум төгрөгийн барилгын байгууламжууд төсөв орж ирж байгаа. Би жишээд өрдөө шүүхийн шинэ барилгад гэхэд нийт 245 тэрбум төгрөг зарцуулахаар зөвхөн 27 онд 33 тэрбум төгрөгийг тавьсан байгаа. Яг шүүхийг бол байргүй байг гэж хэлж байгаа юм биш. Төрийн байгууллага хэвийн одоо орчинтой байх ёстой. Гэхдээ өнөөдөр энэ ард иргэдийн татвараас босч байгаа энэ төсвийг бид нар хамгийн том юунд нь зарцуулах ёстой юм бэ? Тулгамдаад байгаа асуудал өөрөө хүнсний инфляц мөн биз дээ. Талхны үн, махны үн, өрхийн зээл, хүүхдийн сургалтын төлбөр гээд амин тулсан асуудлууд байна. Энэ иргэдийн хоол хүнс өрхийн орлогыг дотоодын үйлдвэрлэл шууд нөлөөлөх саналыг нь хойш тавьчихад үр дүн нь одоо шууд мэдэгдэхгүй, ард иргэдэд мэдэгдэхгүй байгаа өндөр үнэтэй барилга байгууламжийн төслүүдийг төсвөө санхүүжүүлэх нь өөрөө зөв юм уу? Энэ зөв эрэмт дараалал юм уу? Энэ мөн хүнсний үнийг буруулах юм уу? Өрхийн зардлыг багасгах юм уу? Энэ иргэдийн амьдралд маргаашнаас мэдрэгдэхгүй. Энэ төсвийн хүрээгээ тооцож төлгөө гаргах бодлогыг барьж байгаа эдийн засаг хөгжлийн яам. Энэ сангийн яам анхаармаар байгаа. Тэгэхээр миний байр суурь бол иргэдийн хоол хүнс, өрхийн орлого, дотоодын үйлдвэрлэлдээ шууд дэмжлэг үзүүлэх бодлогоо хойш тавьчихад асар өндөр өртөгтэй барилгын төслүүдийг нэн тэргуунд санхүүжуулахаар оруулж ирж байгаа ийм асуудал байж болохгүй. Тэгэхээр энэ 27 оны төсвийн хүрээг бид нар хилцээд үүн дээр түшгэлсэн төсөв яригдж байгаа тохиолдолд бид нар энэ төсвөө бетон биш ард иргэдийн амьдралыг дэмждэг төсөв байгаасай. Ийм төсвийг батлаасаа гэдэг би ийм зүгээр саналыг хэлэх гэсэн. За санал хэллээ. Эхэр гүшүүн. Өнөөдөр бид нар төсвийн хүрээний мэдээлэл хэлцэж байна. Төсвийн хүрээний мэдээллээр аль салбарт хэдэн төгрөг зарцуулах асуудал ердөө яригддаггүй. Хуулиар тийм боломж байхгүй. Бид Монгол улсын маань эдийн засаг ямар байна? Орлого яаж олох нь үүнд зарлагыг ингэж гарах болцоо байна. Гадаад зээлийн ашиглалт ийм байх орон зай байна. Халамжийн зардлын шиндээ тэмцээ энэ шүү гэдэг л ерөнхий хүрээ хязгаар гаргаж байгаа. За энийг батлуул энэ дээр чинь одоо сангийн яамын 100-ны хугацаанд боловсруулалт хийн. За тэгээд сая мандахын ишнэ хэлдгээр салбаруудын саналаа аваад төсөлбөрөөр ирэмлээд ороод ирнэ шүү дээ. Тэгэхээр тэр намар ярих асуудал. Одоо төсвийн хүрээн дээр үл ямар нэгэн салбарт тэдэн төгрөг 50-ын ингэн нэгсэн зүйл өрдөө байхгүй. Тийм зүйл орж ирээгүй. За мандахын ишнэ тодруулъя. Төсвийн хүрээний мэдээлэл оруулж ирж байгаа нь өөрөө Монгол улсын нэгдсэн төсвийн зарлагыг хамгийн үрлэгэн төсөв байна гэдэг асуудлыг хэлцэж байгаа. Тэгэхээр энэ хүрээтэй өөрөө шууд хамааралтай. Нэгдүгээрт, хоёрдугаарт өнөөдрийн хилцэх асуудал дээр нөөцийн буцаан олголттой холбоотой
нэмэлт өөрчлөлтийн тухай хууль татврын хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болгохтой холбоотой бас нэг хэлцэх асуудал байгаа учраас би өнөөдөр өөрийнхөө гаргасан ард иргэдийн төлөө тулгамдаад байгаа асуудлыг шийдэх зарчмын зөрүүтэй санал төсвийн байнгын орон дээр унсан учраас би энэ асуудлыг бүр өнөөдөр хэлье гэж бодож хэлж байгаамаа. Тэгээ би өөрөө санал хэллээ гэсэн. За санал хэллээ. За Норвей Алтан.